Орос, Тажикстан, Хойд энэтхэгт 3 сартай хүүхдийн вакцин хийлгэсний дараа саажилттай болсон хүүхдүүд олширлоо. Учир нь полиомиелит буюу саас саажилтын вакцин нь амьд вакцин юм. Хүүхэд тариулсны дараа баасаар нь амьд микроб ялгарч гэрийнхнийг нь цуг дархлаажуулдаг гэж үздэг ч дархлаа сул хүүхэд тариулбал саас саажилтаар өвчилж байна. Бусд нь дархлаагаараа тесч давдаг. Дээр үед 500 мянган хүн тутамд нэг хүн л саас ажилттай болдог байсан. Бидний эргэн тойронд саатай өвчтөн гэж байгаагүй. Жамаараа юм байсан. Гэтэл одоо саатай хүүхдүүд олширлоо. Жил бүр 10-аас 15 хүүхдэд вакцины дараах саас ажилт үүсэж байна. Өөрөөр хэлбэл амьд вакцинаас үүссэн саажилт байхгүй юу? Минийхүүд 4 сартад АКДС вакцин тариулсны дараа зүрхэн зогсож сэхэнд орсон. Дараа нь тархины саажилттай болсон. Одоо нөхөн сэргээх төвд 12 дахь жилдээ эмчилгээнд хамрагдаж байна.